Сайн байцгаана уу? Монголчуудаа. Тэгээд одоо энэ нийт ард түмнийхээ энэ хурлыг зохион байгуулах юм ажлын хэсэг одоо нийт ард түмний энэ Ахмад цаахан энэ бах нар маань ингээд ард түмнийхээ одоо энэ хулгайчтай энэ асуудалтай байгаа ийм цаг үед байгалийн баялагын одоо бас иргэн бүр хуваагдах одоо эдийн засгийн одоо харьцангуй энэ ард түмэндээ түгээх ийм одоо жигд хуваарлах байгалийн баялагын жигд ус хуваарлалтаа үүссэн ийм асуудлууд байна. Тэгээ энэ жижиг дунд үйлдвэр энэ банкны хулгай, Монголчууд хулгай байгаад байгаа маш их хулгай. Энэ одоо иргэн бүхэн одоо энэ дээр бухимж байгаа. Тийм учраас бүх ард түмнээ бүгдээрээ нийлж ярьж бүлээн усаар угаавал тэргүй гэж ингээд ард түмнийхээ энэ хурал цуглаан болгож байгаа ийм Монголын ард түмний их ийм гэдэг ийм ард түмний хуралдаан болгож байгаа энэ ахнартаа одоо би бол дэмжиж байна. Тэгээд бүгдээрээ энэ одоо бүлээн усаар угаад хэлцээд сайн сайхан болох ажил үүснэ, өндөр ажил үүсье. За улс орноо улс тум хурлаас гаргахын тухайд улсын бодлого тогтолцооны шийдвэрийг эрчимжүүлж үндэснээс өвшөлтөд бүх ард түмний орлоо хийж олон ургалж үзлийг оролдуулж оновчтой гарч шийдвэрч орон улсаа уналтаас гаргая. За тэгээд 2023 оны 11 сарын 29-нд бүх ард түмний орлын одоо бэлтгэл ажил зөвлөгөөнтэй одоо идэвхтэй болох сараа ингэж уриалж байна. За Монголынхаа ард түмэнд энэ нийгэм мухардалд орсоо хулгайгүй нэгч салбар дампуураагүй нэгч байгууллага боллоо. Ард түмний амьдрал үгээгүй холсоглоо. Бидний 33 жил явсан нийгэм маань гажуудад оржээ. Хулгайчгүй ирээдүйн төлөө энэ нийгмээс мултрах, авилгаас салах цорын ганц арга зам бол бүх ард түмний ив их хурал эрэлтэн нэгдхийг Монголынхоо нийт ард түмнээс хичээнгүйлэн хүсье.